За сайн байцгаана уу сонсогчдоо. Moin Mongolia podcast-ийн 30 дахь дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаартай бид нэр Германы Висмар хотод Висмар их сургуульд архитектурын гэрлийн дизайнаар мастер хийдэг. Мастер сурдаг Ариун Жаргалыгаа урьж оролцуулж байна. За сайн уу Ариун Жаргалаа. Сайн байна уу? Өглөөний мэнд. За цаг зав гаргаад манай подкастэнд ороод туршлагаа хуваалцах жагаад баярлалаа. За тэгээд манай сонсогчдод зориулаад өөрийгөө товч танилцуулна уу? За намайг урьж оролцуулж байгаад бас баярлалаа. Тэгээд намайг Ариун Жаргал гэдэг магистрт архитектурын гэрлийн дизайн чиглэлээр Висмар их сургуульд сурдаг. Энэ програм болохоор 2 жилийн програм. Тэгээд би энд одоо эхний жилээ дуусж байгаа. Тэгээд миний мэргэжил үндсэн мэргэжил маань болохоор интерьер дизайн, Монгол сургуульд төгссөн мэргэжлээрээ ажиллаж агаад тэгээд одоо энд ингээд магистраар сурч байгаа. За Германд ирээд хэр удаж байна? Германд ирээд 2 жил гарсан болж байна. Тий. Сая чи хэллээс нөгөө бакалавртаа интерьер дизайнераар сурсан тий. Мастерт болохоор архитектурын гэрлийн дизайнераар сурж байгаа. Тэгээд яг энэ мэргэжлийн талаар биднэрт гоё танилцуулж өгөөч. Окей. Тэгэхээр би бас анх өөрөө яг энэ гэрлийн дизайн чиглэлээр сурахдаа яг архитектурын гэрлийн дизайн гэж юу юм бэ гэдгийг сайн ойлголт багтай байсан гэх юм уу. Тэгэхээр энэ чиглэл нь манай Монголд одоохондоо хөгжиж эхлэегүй байгаа чиглэл. Европт бас жоохон шин төрөлтөө орж байгаа. Тэгээ манай энэ програм үүсч байгуулагдаад 20 жил болж байгаа гэхээр харьцангуй шин чиглэл. Тэгээд эхлээд яг архитектурын гэрлийн дизайн гэж юу юм бэ гэж тайлбарлаад тэгээ програмын талаар ярих хүмүүст илүү боломжтой байна. Тэгээд одоо яг бид нар бүгдээрээ л мэдэн штэ ингээд барилга байшингийн дотор болон гадна тал ингээд гэрэл хиймэл зохиомл гэрэлтүүлэг эсвэл өдрийн гэрэлтүүлэг байдаг те. Тэгээд энэ нь болохоор ингээд тухайн барилга байгууламж, орон зайд уур амьсгал үүсгэх тэгээд тухайн архитектурыг ингээд илүү тодтогох зорилгоор ингээд хийдэг гэрэлтүүлэг байдаг. Тэгээд энэ нь болохоор энэ тусгай мэргэжсэн гэрлийн дизайнер гэдэг хүнээр ингээ хийгддэг ажил. Тэгээд энэ чиглэл нь яагаад ингээ одоо хүмүүс таньдаагүй гэхээр ерөөхдөө ингээ архитектуртайгаа ч юм уу интерьер дизайнтайгаа ингээ дандаа хамт явж идэг учраас яг тэднэрийнхээ ингээ ер нь бол ингээ далбаанд орч мэгүү ингээ өнгөрчдөг тийм салбар гэх юм уу та. Тэгээд харамсалтай манай Монголд энэ чиглэл хараахан хөгжөөгүй интерьер дизайнерууд нь өөрсдөө гэрлээ шууд ингээ багтаагаал хийгээд явдаг, эсвэл архитектор нь хийгээд явдаг. Тийм байгаа. Тэгээд энэ чиглэлээр анх сурахдаа би яг онлайнаар л мэдээлэл авсан л да. Тэгээд ийм програм байдсан байна гэж судлаа. Тэгээд миний ажиллаж исэн туршлагатай бас тодорхой хэмжээр холбогдож исэн болохоор энэ чиглэлээ сонгож суралцж байгаа. Тэгэхээр ч одоо нөгөө энэ салбар хөгжөөд 20 жил болсон гэхээр Монголд яг энэ чиглэлээр сурах тийм сургууль чиглэл байхгүй гэсэн үг ихтэй сургууль эсвэл байгаа юу? Энэ чиглэл яг хөгжөөд 20-с дээш жил болж байгаа. Яг Германд энэ програм үүсгэн байгуулагдаад 20 жил болж байгаа. Тийм. Тэгээд Монголд бас энэ чиглэлээр сурах тийм програм боломж бол байхгүй. Яг энэ чиглэл нь ингээд яг интерьер дизайн компаниуд юм уу архитектурын компаниуд нь дотроо ингээд өөрсдөө багтааж явдаг байх. Гэхдээ миний мэдгээр бол яг энэ нарийн мэргэжлээр мэргэжилтэн юм уу юм компани бол одоохондоо байдаггүй байгаа. За чи сая нөгөө бакалаврт интерьер дизайнераар сураад мастерт одоо энэ гэрлийн архитектурын гэрлийн дизайнераар орохоор ч нөгөө бакалаврт суурин болсон байгаа шүү дээ. Тэгээд Германд яг шууд бакалавртаа энэ архитектурын гэрлийн дизайнераар сурах боломж байдгүй тийм чиглэл байгаа юу? Байхгүй. Германд ганцхан програм байдаг архитектурын гэрлийн дизайны зөвхөн манай энэ програм байгаа. Энэ бол магистрийн тэгээд англи хэл дээрх 2 жилийн програм байна. Герман хэл дээр програмууд бас байгаа ах тийм. Герман хэл дээр яг архитектурын гэрлийн дизайны програм бол байхгүй, арай өөр чиглэлийн програмууд бол байдаг баг. Яг гэрлийн дизайнер бол байдаггүй байгаа. Тэгвэл энэ чинь бүр айгүй тийм содон мэргэжил шүү дээ. Тий, айгүй содон гэх маш нарийн чиглэлийн тэг яг жижигхэн зах зээлтэй гэх юм уу да. Айгүй тийм цомхон мэргэжил гэх юм да. Илүү ингээ нарийн чиглэлийн. Нарийн чиглэл үнэхээр сонирхолтой юм байна. Тий. За тэгвэл хоёулаа юу яа л да. Одоо яагаад Германд ирж сурахаар болсон бэ гэх хүмүүс чинь ингээл архитектур, дизайн дээр сурдаг хүмүүс ихэвчлэн Америк дээр явдаг шүү дээ. Америк, Солонгос гэх өөр улсуудыг сонирхдаг шүү дээ. Тэгээ чи яг яагаад заавал Германд ирэх болсон бэ? Яг Герман чамайг юугаар илүү татсан бэ? Яг Германд ирж сурах яг үндсэн 2 шалтгаан байсан л да. Нэгдүгээрт гэвэл мэдээж Германы сургалтын
систем тэгээд одоо засгийн газраас нь сургалтын төлбөрийг ингээд үнэгүй байлгадаг энэ байдал нь маш их таалагдсан. Хоёрдугаар би Германд ингээд гэр бүлээ зохиогоод нөхөртөөгөө гэрлээд амьдрахаар шийдсэн байгаа. Тэгээд дэш нүүж ирсэн. Тэгээд өмнө нь Германд ирэхээс өмнө би Америкт анх сурахаар шийдээд тэгээд Монголоос тусруулаа бакалавра төгс ажил хийж агаад тэгээд Америк яваад Америкт англи хэлний чиглэлээр англи хэлээ сайжруулаад сурж агаад магистрт орох зорилготой байсан. Гэхдээ англи хэлээ дуусаад тэгээд Герман руу ирээд магистрт англи хэлээр сурахаар шийдээд нааш нүүж ирсэн байгаа. Герман хэр таалагдчихэв? Анхандаа надад мэдээж жоохон төрөлтэй хэцүү юм шиг санагдчихсан. Яа тэгэхээр ингэ нэг миний одоо Монголоос яваад хамгийн түрүүнд амьдарч үзсэн гадаад олон урт хугацаар амьдарч үзсэн орн гэвэл Америк болсон. Тэнгүүт би шууд Америкийг ингээ Германтай харьцуулаад байсан байхгүй хамгийн ихэндээ. Америкт ингэдэг штеп, Германд яагаад ингэж байгаа юм, хүмүүс нь яагаад ингэж байгаа гэх ингээ мэдээ шал өөр соёлтой газруудыг ингээ харьцуулаад тэгээд хамгийн анхны өвөл нүж иржсэн болохоор ч юм ингээд хүмүүс нь ч инехгүй, цаг агаар нь ч бүрхэг тэг ингээ нэг юм аягүй сонин газар байсан. Тэг ингээ цаг хугацаа яваад ирэх хүмүүсийг нь ойлгоод, соёлыг нь ойлгоод, тэгээ герман хэл жоохон сураад ингээд ойлгоод эхлэнгүүт надад амар таалагдаад. Тэгээ одоо надад ингээд Америкт амьдрах нь гоё нуу, Германд амьдрах нь гоё нуу гэж асуул герман хэл гэж хэлэх байх та. Герман хэл хэлэхгүй тий. Америкийг ингээд анзаараад хараад хүмүүс нэг тийм юм актив хүмүүс байдаг чинь ингээд хоорондоо амар өрсөлддөг, тий ажлын байрууд нэг өрсөлдөлтэй ихтэй тэгэл хүмүүс ингээд амар инээс ингээд иймэрхүү. Германд ирэнгүүт хүмүүс нэг юм айгуу тийм даруухан тэг чимээгүй тэгэл нэг яг урдах ажиллаа хийдэг бусад хүмүүсийг нэг сонирхдгүй тэг нэг тийм ялгаа айгуу ажиллагдаад байдаг. За хоёулаа одоо юу яа одоо нөгөө танаа сургууль чинь цор ганц Германд байгаа яг энэ чиглэлээр сурах програмтай гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ програмда яаж орсон бэ? Тэр яг их сургуулийн шалгуур нь юу байсан бэ? Тэ тэр талаар манаас сонсогчдод хуваалцаач. За програмд ороход шаардлага нь бол бусад програмтай яг адилхан маш энгийн байгаа. Үнийн ассистаар дамжуудаггүй шууд сургууль руу аплайдж ордог. Тэгээд жилд нэг удаа эсвэл давна. Тэгээд хавар 5 сард аплайддаг байгаа. Тэгээд шалгуур нь болохоор одоо юм архитектур, дизайн, интерьер дизайн юм уу, инженер, одоо цахилгаан гэрлийн инженер чиглэлээр бакалавраа дүүргэсэн тодорхой хэмжээний ажлын туршлагатай. Тэгээд англи хэлний мэдлэгтэй. Тэгээд ингээ аппликейшнээ бүглөөд портфолиогоо бэлдээд CV-гээ бүртгүүлээд тэгээд ингээ аплайддаг байгаа. Тэгээд мэдээ захиагаа бичнэ одоо cover letter бичих хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр яг яагаад энэ чиглэлийг ингээд сонирхож байгаа нь тэгээд энэ чиглэл миний хувьд яг юу юм те ирээдүйд би энэ чиглэлээр яг юу хиймээр байгаа нь тэрийг гол намарсан тодорхойлж өгөөд бичих хэрэгтэй санагдсан. Тэгэхээр ажиллажсэн туршлага тодорхой хэмжээр гэлэн дизайнтай холбогдчихвэл энэ програмд орох хамгийн том давуу тал болох юм байлээ. Ажлын туршлага нь юу н хугацааны хувьд тэр ах хэвээр вэ? Одоо 2 жил ч юм уу тодорхой заасан ямар ч хугацаа байхгүй. Ажлын туршлагагүй бакалавра төгсөж шууд суралцах бас боломжтой. Одоо бакалавра суралцж байгаа хугацаанд дадлага хийсэн газар нь ч юм уу эсвэл тэр үзсэн тухайн ямар нэгэн тодорхой хичээл гэрлийн дизайнтай илүү холбогдсон байвал портфолио сайн байвал сургуультай сурч бас болно. Ах гэж бодож байна тийм. Манай ингээд бас бакалавра шууд төгсөөд ирсэн хүмүүс байдаг. Тийм. Чиний хувьд одоо нөгөө ажлын туршлага Монгол төрөлхлүүлсэн байсан эсвэл Америк төрөлхлүүлсэн байсан уу? Ажлын туршлага би Монгол төрөлхлүүлсэн байсан. Тэгээд нөгөө ажил олох ч бас нөгөө тодорхойлолтоо аваад англи хэл дээр юм уу одоо англи хэл дээр танай програмд англи хэл хэлэх тий. Тэгээд сургууль руу явуулаад тэрийг бол тэгэл хүлээн зөвшөөрсөн үү? Тий. Нэг юм нь манайхаас reference letter шаардаагүй. Ихэнх сургууль шаарддаг. Тэгээ энэ бол шаардаагүй. Гэхдээ нөгөө нэг ажлын туршлага портфолиогоор харуулж байгаа. Одоо ийм төслүүд ийм газар ажиллаж явах явцдаа хийсэн. Тэгээ би энэ ажилд нь үүрэг оролцоотой байсан гэдгийг ингээд оруулж өгч байгаа учраас тэр нь нотлохоо болж байгаа ах гэж бодож байна. Бакалаврын дүүнэн мастерт ороход тэр нөлөөтэй байсан бэ? Сайн мэдэхгүй байна. Яг тэдээс дээш дүнтэй байх хэвээр тэгжиж applied гэсэн ямар нэгэн тийм мэдээлэл байгаагүй. Гэхдээ тэр нэг амар чухал биш байсан бахаа дизайны салбарын хувьд тийм. Танай салбарын хувьд нөгөө илүү нөгөө чөлөөтэй сэтгэдэг юмыг нэг хийж чаддаг нэг гарын өвдөж юм тэрийг илүү харддаг тий. Тэгэл нэг портфолио ямар ажил дээр ямар албан тушаал дээр юу хийжсэнийг нь илүү голчилж харддаг тий. Тий хамгийн чухал нь портфолио байсан бахаа. Тэгвэл яг энэ програмыг сонирхож байгаа хүмүүс бол портфолиогоо л маш сайн бэлдээд тий.
ажлын туршлагаа бас аль болох хөрөнгөлүүлээд тэгээ apply хийх юм бол орох магадлал нь дэш өгсөд явах юм биш үү? Англи хэлний оноо хэд байх хэрэгтэй гэдэг вэ? IELTS-ийн 6.5-аас дээш байх хэрэгтэй. TOEFL-ыг яг хэд гэдгийг санагдгүй юм. TOEFL өгч байгаа IELTS өгчсэн болохоор. Ани одоо ингээд би ингээд бодсон чинь одоо хоёулаа ингээд чиний мастрын хөтөлбөрийн талаар ярьсан шүү дээ. Илүү нөгөө архитектурын гэрлийн дизайн илүү мэрэгсэн тий. Чи яг нөгөө бакалаврт яг зүгээр интерьер дизайнераар сурах цаахад Германы ихтэй сургуулиуд ямар шаардлага тавьдаг зэрэг талаар мэдээлэл чамд байгаа юу? Тэгээ ерөнхийдөө бол мэднэ одоо бакалавртаа интерьер дизайн чиглэлээр хэрэг Германд сурахаар бол ур чадварын шалгалт ихлээр сургуультай авах хэрэгтэй байх. Тэгээ ер нь тэгдэг архитектур, интерьер дизайн чиглэлээр сурахад тэгэхээр одоо нэг хэр бүтээлч байна те ингээд зургийн шалгалт одоо Монголд өгдөг шалгалтыг адилхан шалгалт авдаг байх. Тийм. Бакалавр авах гэж байгаа гэж үзэж тийм. Баярлалаа. Айгуу олон гоё туршлагатай хуваалцлаа. Тэгээд дараагийн асуулт болохоор чи нөгөө яг Америкт сурч исэн. Тэгээд Германд ингээд сурч байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд хүмүүс хоёулаа нөгөө аль руу ярьж байгаа хүмүүс ихчлээ Америк явах гал гэдэг, Герман явах гал гэдэг гэл тий. Тэгээ ингээд Америк, Германыг хооронд нь харьцуулаад одоо Америк бол яг энэ чиглэлээр ч юм уу тий ингээд ажиллаж амьдрахад энэ талаараа илүү даваа талтай онцлогтой. Герман харин энэ талаараа илүү даваа талтай онцлогтой байд юм билээ гээд өөрийнхөө хувийн болон мэргэжлийн туршлагаас хуваалцвал. Америкт суралцахад бол мэдээж хоёр арга зам байгаа шүү дээ. Нэг нь бол тэтгэлэг аваад суралцах, нөгөөх нь сургалтын хэлбэр өөрөө төлөө суралцах. Тэгээд бүгдээрээ мэдж байгаа Америкийн сургалтын хэлбэр маш өндөр. Тэгээд өөрөө ажил хийгээд эсвэл өөрийнхөө хөрвүүлсэн мөнгөөр сургалтын хэлбэр төлөхөд бол маш хүндрэлтэй байдаг. Тэгэхээр оюутны амьдрал бол ер нь бол амар завгүй өнгөрдөг. Ингээд хичээл хажуугаар олон цагийн ажил хийн, тэгээд хичээлээ хажуугаар нь амжуулна гэд. Тэг ер нь бол өөртөө гаргах цаг хугацаа маш бага. Тэгээд өндөр ачаалттай амьдрна. Германд бол оюутнууд харьцангуй тийм тайван, relax амьдрах боломжтой гэх юм уу. Тэгээд биднэрт илүү боломж нь яа тэгэхээр сургалтын хэлбэр байхгүй те засгийн газраас ингээд бид нарт өнгө сурах боломж олгоцсон байна. Зөвхөн амжиргааны зардлаа төлнө. Амжиргааны зардлаа төлөхөд бол зөндөө олон арга боломж байгаа шүү дээ. Зээл авч болж гин, тэгээд цагийн ажил хийж болж гин. Тэгээд надад бол Германд ингээд оюутан болоод амьдрах нь илүү дээр санагдсан. За эсвэл тэтгэлэг аваад Америкт явж байгаа бол бас мэдээж өндөр боломж байна. Тэгээд дизайны чиглэл бол Европ, Америк аль алинд маш өндөр хөгжсөн байгаа. Тэгээд ханж ажилласан хайгуу их боломж байгаа. Тэгээд аль орн руу ингээд эргэж буцаж ажиллах боломжтой. Би жишээ нь энэ програмаа би төгсөөд би Америкт ажиллах боломж бас байгаа. Америкийн компанид аплайдаад би ажилдаа ороод тэнд ажиллах боломжтой. Эсвэл Америкт төгссөн хүмүүс энэ Европт ирээд ажиллаж бас болно. Тэгэхээр ер нь бол эзэмшиж байгаа мэргэжил нь адилхан төвшнийг мэргэжил эзэмшнэ гэсэн үг айлал улсдаа төгссөн ч гэсэн. Яг мэдээж тэр одоо нэг дэлхийн ранкаар ингээд ангилсан байдаг шигтэй сургуулиудыг чагсаацсан байдаг. Тэгээд Германы хувьд бол тэр нь нэг чухал биш санагдсан. Одоо бүх сургуулиуд ижилж ирэд боловсрал олгодог. Германд бол тэр ранк маш чухал те өндөр ранктай сургуулиудаар сурч төгссөн бол ажлын байран дээр гараад илүү сайн ажил орох боломжтой гэх юм уу тийм байдаг. Тийм. Тэгээд одоо ингээд сураад явж байхад чамд нэг хэцүү санагдаж байгаа зүйл юу вэ? Одоо жишээ нь гэдэг чинь нөгөө нэг Германд одоо нэг шалгалтыг 3 удаа өгөх хэрэгтэй гэдэг шүү дээ. 3 удаа өгвөл унчих юм бол шууд насаараа тэр мэргэжлээрээ сурах эрхээ асуудаг шүү дээ. Германд аягүй их талаараа шаа. Тэгээд ингээд сураад явж байхад ингээд мэдээж давуу талууд зөндөө байгаа. Сул талуудаас чамд юу харагдчих вэ? Эсвэл нэг тийм юм байхгүй юу? Одоохондоо надад яг тийм амар хэцүү санагдсан юм байхгүй наа. Тэгэхээр би энэ програмдаа тэгээд айгу дурлж орсон. Тэг өөрөө мэрэгчлээ айгу дуртай. Тэг нөгөө хичээлээ айгу дурлж одоо баг миний хобби шиг хийдэг гэх юм уу да. Тэгэхээр ингээд хэцүү юм байхгүй харин ингээд айгу гоё enjoy хийж бүх юм хийдэг. Тэгэхээр тохондоо ч хүндрэлтэй юм шиг санагдахгүй л байна. Санагдахгүй байна. Ямар гоё нэг өөрөө мэрэгчлээ айгу дуртай хайртай байвал тийм хэцүү юм бол байхгүй халж бод чинь. Танай хичээлүүд юу нь яаж явагддаг вэ? Ингээд лекц ороод
Нөө дасгал ажил гэх танах тэр илүү нөө practical юмнууд ордог бах тий. Ингээд өөртөө гараараа юу юм хийдэг. Тэр ер нь нэрээ тэр процент одоо харьцаа нь яаж явагддаг вэ? За ер нь бол одоо магистрийн програмын онцлогч гэх юм уу да бид нар бол бүх юм өөрөө бие дааж хийн. Тэгээд хичээл дээр бол зөвхөн консультейшн авах багшаасан. Өөрийнхөө хийж байгаа юм хичээл бүр дээр презентацийн тавиад за би одоо өнгөрсөн 7 хоногт би юм хийлээ. Тэгээд би нэг ингэж дэвшлүүлсэн байна. Тэгээд надад ийм асуулт байна. Би энэ дээр хэрэгэлцэж юм эсвэл би энэ дээр ямар шийдэл хийж болох вэ гэд профессортойгоо ярилцаад дараа хаалхны чиглэл авдаг гэх юм уу да. Тэрнээс профессор бол чи ингэдэг гэж ерөөсөө хэлэхгүй. Би өөрөө тэр чиглэлээ өөрөө асууж ингээ аваад тэгээд би тэрийг өөрөө хөгжүүлээд цаашаа ингээ хийнэ гэсэн. Тэгэхээр ер нь бол ингээ профессор шууд юмыг зааж өгөхгүй зөв би профессороо зөвлөгөөл авах гэсэн үг юм байна. Тийм. Яг хав ганц хоёр тийм хичээл байгаа. Тэр нь бол ингээд яг лекц ордог. Одоо жишээ нь lighting science гэх хичээл байгаа. Тэрэн дээр болохоор ингээд гэрлийн дизайн яаж анх үүсэж хөгжсөн түүхэн тий. Тэгээ ямар гэрлийн төрлүүд байдаггүй ч юм уу одоо ингээд сайенстай холбоотой бүх ингээд мэдээлэл бид нарт ингээд өгч байгаа. Тэр бол яг ингээд хичээлтэй. Тэгээд уншиж судлах материал өгөн. Тэгээд бид нар тэрийг уншиж судлана. Тэгээд тэрнгүүрээ шалгалт өгөх хэрэгтэй. Бусад ихэнх дийлэнх 80-90% гэх юм уу да яг дандаа прожектууд байдаг. Өөрсдөө бие дааж хийх ёстой. Тэгээд багшаасаа зөвлөгөө аваад ингээд явдаг тийм л төрөл байдаг. Бас гараараа юм хийн. Тэгээд компьютер дээр маш их юм хийдэг. Тэгээд гараараа юм хийх нь ингээд одоо нөгөө гэрлийг ингээд угсраад нүдэнд харагдахаар бодит юм гэрлийн одоо монголоор бол гэрлийн бүрхүүл гэх юм уу да тий. Гэхдээ гэрэлтэй нь хамт дотор талынхаа гэрлийг хамт угсарч хийдэг. Тийм хичээл бас байна. Зарим нь бол гэрлийн тооцоогоо одоо дизайнаа гаргаад компьютер дээр тооцоогоо хийгээд ингээд бодит юм visual болгоод тэгээд тэр тооцоотой ингээд гаргадаг тийм бас байна. Одоо ингээд одоогийн байдлаар хичээлийг авах хүрээнд хийсэн хамгийн сонирхолтой прожект юу вэ? Би яг нэг юм гараараа юм хийх айгуу дуртай юм байлээ. Одоо бакалавр сурч байхдаа бас нэг уран зураг, хар зураг юм гараар хийдэг юмдаа илүү сайн тэгээ илүү дуртай байсан. Тэгээд одоо магистрт маань ч гэсэндээ яг энэ маань харагдаж байгаа. Тэгээд хэдийгээр манай мэрэгжлийн үндсэн чиглэл нь яг энэ гэрлийн авжуур хийх биш ч гэсэндээ гэрлийн авжуур хийдэг төслүүд дээр би илүү их дуртай юм байлээ. Тэгээд одоо манайх болохоор хоёр гэрлийн авжуурны төсөл нийтдээ хийсэн байгаа. Тэгээд аль дээр нь айгүйх тийм цагаад зарцуулж өөрөө ингээд дуртай хийсэн санагдсан тийм. За тэгээд би нөгөө нэг Instagram мэдрээр харсан байхгүй гэж хамаагүй ямар гэрэл хийсэн тийм амар сонирхолтой. Би бүр харцал амар юм чамь юм ганган гэрэл хийсэн гэсэн чинь тэднийхээ санаа яаж олж ийн тэгээд одоо энэ авжуур монголоор авжуур гэж ирдэг сте гэрлийн бүрхүүл тийм дээр одоо шинэ ингээд одоо өрөөний гэрэлтүүлэгч айгүй чухал шүү дээ. Одоо өрөөний гэрэлтүүлэг муу байлаа гэхэд хүний хараа мууддаг тий. Миний хараа яг тэгжсэн оюутны байранд дэсэн гэрэлтүүлэг айгүй муутай тийм жижигхэн өрөөнд дэдэг гэсэн болохоор миний хараа жилийн дотор 2 дахин муудсан байхгүй. Тэгээд энэ гэрэлтүүлэг бүрээсээ айгүй чухал юм байна тийм. Яг одоо хүний эрүүл мэндийн талаасаа тийм Тэгэхээр тэр санаагаа яаж олж ийн тэгээд хүмүүсээс ингээ өрөөндөө гэрэл авахтай ч юм уу яг юун дээр хамгийн анхаарах хэрэгтэй бол За би эхлээд тэр юуны талаар санаагаа яаж олдог вэ гэд яриа л да. Тэгэхээр за хамгийн анхны гэрлийн төсөл дээр болохоор бид нар манай энэ Висмар хотын Сант Николас Church гэдэг байдаг. Тэнд бид нар ингээд гэрэлтүүлэг гэрлийн одоо зөвхөн бүрхүүл биш тэр гэрлийг нь өөрийг нь бас шийдэх ёстой л доо. Тэгээд одоо люминер гэж нэрлэдэг люминер хийх болсон. Тэгээд санаа нь болохоор яг тэр сүмд зохицох гэрэл тэр люминерийг хийх ёстой. Тэгэнгүүт одоо тэр сүмийн элементүүдийг ашиглаад тэр сүмийн утга санаа нь юу юм? Ямар шашны сүм юм те? Тэгээд одоо ямар архитектурын шийдэлтэй энэ бол готик сүм байсан. Тэгээд энэ готик элементийг ашиглаад тэгээд ингээд тэр ч одоо нэг символ гэж ярьдаг те ингээд бэлэгдэл нь юу юм гэдгийг ингээд шингээж тэр гэлтүүлээ хийх ёстой байсан. Тэгээд бас бидний хамгийн чаленжийн байсан юм нь болохоор одоо нэг LED гэрэл гэж байдаг те. Тэгээд энэ high pressure LED гэж байдаг. Тэр нэг маш жижигхэн хүмүүсний толио шиг жижигхэн дөрвөлжин гэрэл дундаа цэгтэй. Тэр цэгнээс маш өндөр люмен буюу одоо гэрэл гаргах чадамжтай гэх юм да. Тэгээд тэр нь ингээд одоо ямар ленсийн урд нь хийж ямар өнцгөр тусах уу тэр бүх тооцоог бид нар хийгээд гэрлээ ингээ өөрөө ухсраад гараараа ингээ бүгдийг нь хийх ёстой байсан. Тэгэл санаагаа олохдоо тэр сүмдээ очиж сууж байгаа л бодно шүү дээ. За би ямар
элементийг сонгох уу, тэг ямар утга учиртай хийх үү гэд. Тэгээд надад нөгөө цонхон айгуу таалагдчихсэн. Тэгээд одоо нэг христийн сүмд тэр одоо юм өнгөнгийн шилтэй цонх байдаг шүү дээ, тий, айгуу гоё. Тэгээд тэр цонхоор нь орж ирж байгаа нарны гэрлийг одоо юу ариун гэрэл буюу divine life гэж нэрлэдэг юм байна лээ. Тэгээд тэр бол миний хамгийн анхны санаа байсан. Тэгээд би яг тэр divine light-ыг одоо хиймэл гэрэлтүүлгээр ингээд үүсгэхийг зорж хамгийн анхны гэрэлтүүлгээ хийсэн гэх юм одоо. Тэгээд миний гэрлийн ингээд ерхий санаа яг тэр готик сүмийн цонхны элементүүдийг шингээгээд тэг ингээд дотроо юм одоо үүлнүүдтэй тэр үүлнүүд нь болохоор миний ингээд рефлектор буюу гэрлийн маань ойлгогч элементүүд болоод тэг ингээд орой дээрээ гэрэлтэй тэр гэрэл нь болохоор одоо ерөөхдөө нарыг илэрхийлээ. Тэгээд дотроосоо ингээд гэрэлтэй ерөөхдөө нэг тиймэрхүү санаа гаргаж ингээд хийжсэн байгаа тийм. Тэгээд хоёр дахь асуулт нь болохоор юу байлаа? Хоёр дахь асуулт нь болохоор нөгөө хүмүүс өдөр тутамдаа өрөөний гэрэлтүүлэхдээ яаж анхаарах вэ? Нөгөө эрүүл мэнд талаасаа яаж анхаарах вэ? Тэрэн дээр зөвлөгөө өгвөл. Окей. Тэгэхээр гэрэл хүний эрүүл мэндтэй айгүй чухал холбоотой байдаг юм билээ. Тэгээд би энэ програм одоо ингээд сурж явах явцдаа одоо Life and Health гэдэг манайх бүр энэ бүтэн нэг семестрийн хичээл орсон. Тэгээд одоо ялангуяа бас энэ ковидын үед энэ гэрэлтүүлэг хүний эрүүл мэндэд айгүй чухал одоо үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. Одоо бид нэр ингээд маш олон цагийг гэртээ өнгөрүүлж байгаа, наранд гадаа гарахгүй байгаа тийм. Тэнгүүт ингээд өрөөний гэрэлтүүлэг бид нарт маш чухал болж байна. Тэгээд одоо ямар өрөөнд ямар зориултаас шалтгаалаад гэрлийн өнгө, гэрлийн одоо энэ хүчин өөр байдаг. Одоо жишээлх юм бол бид нэр ингээ гараараа юм хийдэг ширээн дээр жишээ нь гэрэлтүүлэг сайн байх хэвээр. Бид нэр ингээ нарийн детальтай юм ингээ харахад маш тод гэрэлтүүлэгтэй байх хэвээр. Бидний ингээ амардаг өрөөнд жишээ нь арай сул гэрэлтүүлэгтэй байх хэвээр ч юм. Тэгээд одоо гэрэл чинь ингээ хүүтэн асна, дулаахан асна гэж байдаг шүү дээ, тий. Тэгээд тэр нь болохоор бас хүн болгонд өөр одоо тухайн хүнд ямар гэрэл таалагдах нь өөр байд юм байна. Тэр нь ингээ тэр хүний төрж өссөн байршлаас шалтгаалдаг. Одоо жишээ нь хойд зүгийн хүмүүс ихэвчлэн ингээ цагаагаар юм глүүми ингээ бүрхэг байдаг. Тэнгүүт энэ хүмүүс дулаахан гэрэл ингээ дуртай байдаг. Гэртээ ингээ дулаан гэрэл асах. Гадаа ингээ хүүтэн, тий. Одоо энэ хойд Герман, Норвег, Швед энэ хүмүүсээ л урагшаа болоод араб болоод ирэхээрээ хүүтэн гэрэл дуртай байдаг. Ихэвчлэн барилгатан дандаа хүүтэнд байдаг гэрлүүдийг ашигладаг байх жишээ нь. Тэгээд хүмүүс одоо зүгээр өөрөө хувьдаа гэртээ гэрэл сонгохдоо миний зүгээс зөвлөх юм гэвэл миний гэрэл амтарчих шиг боллоо. Одоо өдрийнхөө гэрлийг л ашиглахаас манайд одоо ингээд бүрхэг байна. Тэгээд би ч гэсэндээ гэртээ ингээд энэ дулаахан гэрэл асаад байх туртай. Тэгэхээр хойд Герман дандаа бүрхэг байдаг. Тэгээд хүмүүст одоо зөвлөхөд гэрлээ сонгохдоо яг ийм баталгаатай үйлдвэрийн чанартай гэрлийг сонгорой гэж зөвлөмөр байна. Тэгээд гэрлийн төрөл нь ямар ч байж болно. Энэ бол таны сонголт. Тэгээд color rendering index гэж байдаг. Тэгээд тэр нь болохоор одоо нэг тухайн гэрлийн өнгийг харагдуулах чадамж гэх юм уу да. Тэгэхээр тэр нь ингээ өндөр байх тусмаа таны нүдэнд садаа үүсэхгүй байна гэсэн үг. Тэгээд бас нэг чухал юм болохоор одоо нэг фликер гэж байдаг. Одоо бид нэр ингээд камера хасаад ямар нэг гэрэл рүү ингэх ингээд анивчдаг шүү дээ, тий. Тэгээд тэрийг ингээд бид нар нүдэрээ гэрэл рүү хараад тэрийг мэдэрч чадахгүй ч гэсэндээ бид нэр ингээд тарих цаанаасаа тэрийг хүлээж авч идэг гэх юм уу да. Бид нар нүдэрээ тэрийг харахгүй ч гэсэн ингээд тарих маань стресстэй байждаг байхгүй муу гэрэл ингээд фликертэй байдаг. Одоо жишээ нь ялангуяа манай монголчууд маш их юм хятадаас орж ирсэн гэрэл хэрэглэдэг те. Тэгээд тэр бол хамгийн хямдхан түүхий дээр хийж байгаа гэрэл. Тэгэнгүүт тийм ингээд анивчаад гэрэл ингээд фликер үүсгээд анивчаад тэгээд дээрээс нь ингээд тодорхой хэмжээнд чимээ бид нар ингээд байнга сонсож чадахгүй ч гэсэндээ ингээд тархинд ингээд ядаргаа үүсгэж идэг. Тэгэхээр айлах чанартай гэрэл ингээд хэрэглэх эрүүл мэндэд чухал байдаг. Энэний талаар би бүр ерөөсөө мэддэггүй байсан биш. Нэрээ нөгөө камер асаагаал нэгэрс нэг ингээд анивчаад байдаг. Тэр нь болохоор ерөөдөө муу гэрэлний шинжин байж тээ. Тий, зарим тохиолдолд тэр камерын нь өөрх нь хүлээж авч чадраас шалтгаалаад анивчин. Гэхдээ ерөнхийдөө бол тэгэл одоо баталгаагүй үйлдвэрийн гэрэл бол
фликер ихтэй л байдаг гэх юм уу да. Тэгээд бас тодорхой нөгөө нэг төрлийн гэрлүүд бас байдаг. Fluorescent light гэдэг одоо нөгөө нэг манай монголчууд тэрийг юм цүн гэрэл ч юм уу нөгөө өдрийн гэрэл гэж нэрлэдэг байдаг юм tube байдаг ш цагаан урт. Тэр гэрлэнд маш их фликер ер нь үүсдэг. Тэгээд нэг юм мушгарсан юм гэрэл бас хэрэглэдэг штэ нэг цагаан. Тэр бас одоо ер нь бол баг Европын албанд бандцсан гэрэл. Тэр болохоор меркуригээр хийдэг. Тэр гэрэл хэрвээ хагарах юм бол маш өндөр хортой гэсэн үг. Яг тэр меркури буюу тийм хорт хим элемент дотор ингээ орцсон байдаг. Тэгээд анх нөгөө тэрийг мэдээж мдээгүй үйлдвэрлэлсэн. Тэгээд тэр нь ингээ хагарвал хурж болохгүй нүцгэн гараараа хүрүүл шууд хортно. Жишээ нь манай Монголд тэрийг маш өргөн хэрэгэлдэг те. Тэгэхээр энэ эрүүл мэндийн талаас мэдээлэлгүй учраас хамгийн хямдхан гэрлийг ингэ сонгож хэрэгэлдэг. Тэгээд одоо гэрэл чинь бидний өдрийн талыг ингээд харж байдаг орчин учраас аль болох чанартай гэрэл авч хэрэглэх хэрэгтэй. Тэгээд нэг юм хэлэхэд нөгөө одоо орчин үед маш сайн гэрлүүд гараад ирсэн байгаа. Ялангуяа LED гэрэл хамгийн сайн чанарын LED хэрэглэхэд хүн насан туршдаа нэгэн ширхэг LED хэрэглэдэг. Яа тэгэхээр тэр гэрэл хийzээ шатахгүй өндөр чанарын LED гэрэл. Тэгэхээр зөв нэг чанартай LED авсан байхад тэгээд тэр чинь шатахгүй насан туршдаа та хэрэглэж болно гэсэн үг байхгүй юу юм бол. Амар хэрэгтэй мэдээлэл шүү дээ. Хүмүүс нөгөө нүдэнд харагдахгүй, чихэн сонсогдохгүй, тархин мэдрэхдэггүй юм уу мэдэхгүй ш. Тэгэхээр чинь гэрэл бүр эрүүл мэндүүд бол амар чухал мэдээ тий. Тийм биш би соёл болж мэдлээ. Тэгээ надтай адилхан мэддэггүй хүмүүс зөндөө байдаг. LED гээд окей. Тэгвэл энэ дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй байна. Маш их баярлалаа Аня. Энэ бүр айгүй хэрэгтэй зөвлөгөө байна. Одоогоос эхлээ гэрлээ шалгын өрөөндөөс ямар гэрэлтэй байна тий. Ядраад идэх гэрлээсэж болдог гэдэг бас болох юм биш үү? Тэгэхээр энийгээ бас ялангуяа бас тийм нөгөө нэг хэсэг бүлэг одоо hypersensitive хүмүүс гэж байдаг. Тэр нэг нэг альва дуу чимээ жижиг юмд аюу эмзэг гэх юм уу да. Тэр хүмүүс ялангуяа тэрийг ингээ сонсдог. Одоо сонсогдно ингээ дүнгэнээд идэг шиг тэгдэг. За тэгвэл манай сонсогчид гэртээ бас ямар гэрэл хэрэгжилж тэрийг хараад тэгээс Анягийн хэлсэн зөвлөгөөгөөр тий аль болох LED гэрлийг аваад хэрэглүүл бас зүгээр юм шиг. Энэ дээр бас аягүй сайн анхаарах хэрэгтэй юм бид нар. За хоёулаа одоо дараагийн асуулт руугаа шилжиж. Тэгээд алт руу ярьсан ч нөгөө Герман төгссөн ч бай, Америк төгссөн ч бай, төгсөөд ажлын байр хаанч ажилласан адилхан гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр хоёулаа ерөнхийдөө төгсчөөд ажлын карьер нь юу н цаашаа нэг хэр явдیں۔ Тэг хүмүүс ингэ ажиллаад байхад хэрэгжлэн хувийн компани, хувийн бизнес эрхэлж байгаа харагддаг шүү дээ. Тэгээ ингээд энийг төгссөн байхад ажлын тэр боломж, карьерийн боломжинд юу хэр байдаг талаар хуваалцвал. Одоо яг архитектурын лайтинг дизайны чиглэлээр ажиллахад ажлын байр бол нэлээд сайн процент орн харьцуулахад хэдийгээр энэ чиглэлийн жижиг нарийн мэргэжлийн чиглэл гэсэндээ яг мэргэжлэр ажиллах боломж нэлээд өндөр байдаг. Одоо ингээд жишээлх юм бол одоо манай програмд энэ жил 18 хүүхэд ингээд сурч байгаа тий. Тэгээ бид одоо ирэх намраас эхлээд 6 сарын хугацаатай дадлага хийх ёстой. Тэгээд тэр дадлага аль ч оронд хийх боломжтой. Тэгэхээр одоо бүгд шууд дадлага ингээд аюу хурдан олж байгаа байхгүй. Тэгэнгүүт айгу их эрэлт хэрэгцээ байдаг. Тэгээд энэ чиглэлийн компаниуд нь том хотуудад их байдаг. Одоо Берлин, Мюнхен тэгээд одоо Америкийн том хотуудаар Лос Анжелес, Сан Франциско, Нью-Йорк юм уу эсвэл Австрали, Шинэ Зеланд эсвэл Азид гэвэл Хонконг ч юм уу том хотууд дэлбэг байдаг. Мэргэжил. Тэгээд дэлхийн ер нь бол хаанч ажиллах боломжтой. Тэгээд энэ мэргэжил нь өөрөө айгу интернэшнл мэргэжил учраас дандаа ингээ аль ч орноос үл хамааран бүгд л англиар ярьж ажилладаг. Одоо бид нэр Германд ажилласан ч гэсэн ажлаар англиар ярина. Одоо манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс нь англиар ярьдаг. Тэгээд одоо гэрлийнхаа үйлдвэрээс бүтээгдэхүүн авах ингээ харилцаад ч гэсэн англи хэлээр л ярина. Тийм онцлогтой байгаа. За тэгвэл сураад төгссөн байхад бол ажлын байран дээр бол юусоо санаа зовцолгүй харин ч бүр айгүй интернэшнл болоо явчих. Гэхдээ яг хуу тийм мэдээж нөгөө өөрөөс нь шалтгаална. Өөр сайн байхгүй бол бас хүндрэлтэй зүйл гарах л та. Ерөнхийдөө бол давгүй биш тий. Тэг ер нь давгүй. Баярлалаа Аня. Одоо хоёулаа сүүлийн асуулт руу оръё. Тэгээд яг энэ интерьер дизайн, яг чиний бакалавр сурсан интерьер дизайн, тэгээд одоо сурч байгаа мастрын чиглэл
Тэ яг энэ чиглэлээр цаашаа сурах гэж бодож байгаа залуучуудад чи юу зөвлөх вэ? Одоо ийм ур чадвараа их сургууль орохоос өмнө жоохон дээшлүүлсэн байх хэрэгтэй ч юм уу те? Эсвэл их сургууль бакалавртаа сурж байхдаа энэ чадвараа маш сайн хийцэн байх юм бол, сайжруулсан байх юм бол мастер тэгний хэрэг болдог гэдэг илүү нэг ур чадвар тэр тал дээр зөвлөвөл. За энэ чиглэлээр сурч байгаа хүмүүс мэдээж ингээд тодорхой хэмжээний гарын дүртэй ингээд одоо дизайн, урлаг чиглэлтэй сонирхолтой хүмүүсийн сонгодог мэргэжилтэй. Тэгээд хамгийн чухал юм мэдээж өөрөө сонирхолтой байх нь хамгийн чухал. Тэгээ өөрөө одоо ингээд сонирхолтой байна гэдэг чинь одоо энэ цаг хугацаатайгаа хүл нийлүүлээд тухайн цаг хугацаанд гарч байгаа дизайны чиглэл ингээд сонирхоод тэрийг ингээд өөрөө хараад явж байхад тэр чинь ингээд чиний өөрөө чинь одоо үнэгүй сургалт шиг байна гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бол одоо ингээл тэрийг ерөөсөө ингээд сонирхдаггүй судалдаггүй хүн бол үргэлж хоцрогдож явна шүү дээ тий. Тэгээд гол нь энэ чиглэлдээ сонирхолтой байвал тэгэл цаашаага гайгүй дээ. Тэгээд бас нөгөө хийж байгаа юмдаа айгу сониуч хандах хэрэгтэй гэх юм уу да. Яг нөгөө нарийн учир шалтгааныг дандаа бодож хийж ивэл айгу чухал. Тэгээд нэг хэлмээр санагдаад байгаа юм нь болохоор манай Монголд энэ дизайны чиглэлийн хүмүүс айгу их юм компьютер дээр рендер хийдэг. Тэгээд тэр нь болохоор компьютер вижюал зураг гаргадаг гэх юм уу да. Тэг ингээд айгүй гой рендер зургууд ингээд гаргаад идэг хэрний цаана байгаа хамгийн гол зүйл нь тэр чинь яг дизайн ямар зорилготой дизайн юм энэ үнэхээр сайн дизайн юм. Сайн дизайн гэдэг чинь ийм үнэтэй лакшри байх нь чухал биш. Тухайн зорилтод бүлэгдээ ингээд хүрж яах нь чухал. Сайн дизайн хямдханч байж болно. Гэхдээ тэр нь ингээд тухайн зорилготой ингээд хүрсэн одоо жишээ нь юу гэдэг дундаж амьдралтай гэр бүл зориулсан орон сууцны дизайн яллаа гэхэд тэр лакшри байх шаардлагагүй шүү дээ тий. Хямдхан материалаар бүтсэн ч гэсэндээ тухайн зорилтынхоо хэрэгцээг нь хангасан тэгээд одоо нөө эргономикийн хувь зөв шийдэлтэй зөв материал ашигласан ч юм уу агаар гэрэлтүүлэг бүхэн ингээд нийцсэн бас та жишээ нь тий. Тэгэхээр яг энэ бүгдийг нь ингээд сайн сониучрахж судалдаг байвал зүгээр тэ дизайнаа гаргахтаа тэрийг ингээд боддог байгаасаа гэж боддیں۔ Тэгэхгүй манай Монголд ч айгүй гоё рендер хийх номер 1 байдаг. Тэр нь бол тэгэхээр тэр бол одоо олоосон зах зээлд бол чухал биш. Чиний хэрэг гоё рендер хийдэг байна уу? Тэр чинь зүгээр чиний мэрэгжилдээр нэг тодорхой хэмжээний пласт болно гэхээс үндсэн мэрэгжлийн чинь шаардлага гоё рендер хийдэг байна уу гэдэг нь бол чухал биш юм байлээ. Тэгэхээр яг хийж байгаа юмдаа айгүй нухацтай ханддаг байх хэвээр. Тэгээд мэрэгчлээ сонирхолтой байвал болно л гэсэн. Бидний чиглэлээр явах удаа залцахгүй байх нь шүү дээ. Цаа ингээд ерөнхийдөө энэ подкаст явж байгаа хугацаанд миний асуугаагүй тэгээд чи өөрөө хэлмээр санагдсан тийм зүйл байгаа болов уу? Хэрвээ магистраар сурах сонирхолтой байгаа бол аль болох ажлын туршлага сургалтуулаарэ гэж хэлмээр байна. Тэгээд нөгөө ажлын туршлага нь яг тухайн сурах байгаа магистрийн чиглэлтэй ингээд дөхөж очих үс байвал одоо энэ нь бол ямар ч чиглэл гэж болно шүү дээ тий. Заавал lighting design биш. Арай өөр чиглэлээр ингээд наривчилж мэрэгшиж байгаа бол ажлын туршлага тэрнтэйгээ холбож цуглуулаарай л гэж зөвлөмөр. Тэгээд тэгвэл чамд магистр сурахад амар том давуу тал болно. Дараа нь захиандаа бичгтэй ч гэсэндээ тий би энэ чиглэлээр тэдэн жил ийм компанид ийм ажил хийж исэн. Тэгээд би одоо эндээс би ийм ингээд сурч мэдхийг хүссэн. Тийм болохоор би энэ програмд ингээд сурах гэдэг байгаа. Тэгэхгүй нөгөө нэг ажлын туршлага нь яг сурч байгаа чиглэлтэй сайн нийцэхгүй байвал сургууль татлайдад одоо урах магадлал багасдаг. Тийм. Тэгээд одоо нэг манай Монголын бакалавр чинь анх Германд бас сайн үлээн зөвшөөрөгддөг байсан шүү дээ. Шууд магистр сурахад. Тэгээд одоо зарим сургууль авдаг болсон. Тэгээд тэр нь нөгөө нэг тэрийг одоо нөгөө дүүцүүлэхийн тулд ажлын туршлагаа бас давхар харуулж ордог юм байлээ. Зарим сургуулийн тэрийг бичсэн байт юм байлээ. Одоо бакалавр дээрээ нэмэх нь хэдэн жилийн ажлын туршлагатай байвал одоо Германы бакалавртад дүүцэж байна гэдэг. Одоо чинь Кольны их сургуулийн дизайны магистрт ангид ороход шаардлага бас тийм байсан. Энд манай сонсогчид баг мэдгүй байж магадгүй одоо Монголын их дээд сургуулиудын дипломыг Германд шууд хүлээн зөвшөөрөх нь дандаа асуултын тэмдэг байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ чиглэлээр дандаа асуулт байдаг. Над дээр ч гэсэн тэр асуудал
шалгарч ирсэн байхгүй юу. Тэгээд тэгэхээр яг ийшээ Германд руу мастраар ирэхээр төлөвлөж байгаа хүмүүс бол бакалавра дуусгачаад яг Анягийн зөвлөснөөр яаж гэсэн нэг мэрэгчлэлтэйгээ холбоотой мастраар үргэлжлүүлж сурах байгаа мэрэгчлэлтэйгээ холбоотой ажил хийгээд нэгээс 2 жил байхад болох гэх тий. Тэгээд яг хөрөмтлүүлээд ирсэн байхад бол мастерт орох магадлал бол нэлээд өндөр болоод ирэх юм биш тий. Дан ганц бакалаврын дипломтойгоос илүү ажлын туршлага. Тийм тэгээд тэр нь зөвхөн бас нөгөө нэг сургуульдаа ингээд орохдоо ч чухал биш. Яг сургуульдаа ороод суралцах чинь чамд өөрт чинь амар хэрэг болно. Тэгээ эргээд ажлын байран дээр гарахад ч гэсэндээ чиний Монгол хамаагүй цуглуулсан ажлын туршлага чинь давуу тал болно гэсэн. Одоо би жишээ нь дадлага болоход надад хамгийн давуу тал болсон би Монголд аль хэзээний 5-6 жилийн тэрөөдөө самж эхлэлээр ингээд ажилласан байсан. Тийм учраас нөгөө намайг туршлагатай гэдэг утгаар нь ингээд хурдан авсан байгаа. Туршлагагүй шууд бакалавраас ирсэн хүүхдүүдэд одоо ажлын байр олоход нэлээд хугацаа шаардлагатай. Ажил болдог шүү. За Аня тэгээ өнөөдөр манай подкастт цаг зав гаргаад оролцоод өөрийнхөө туршлага тий Америк болон Германд хөрвүүлсэн туршлага манай сонсогч нартай хуваалцсан маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн подкастаа хоёулаа энэ хүрээд дуусгая. Тэгээд манай сонсогчдод бид нөгөө дандаа хэлдэг шүү дээ YouTube дээр бидрийг дагаарай, Instagram дээр дагаарай. Тэгээд манай подкастыг бас Apple Podcast-аар сонсох бас боломжтой. Тэгээд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За баярлалаа. Баяртай. Баяртай.